Санхүүгийн зохицуулах хорооноос хурдан морины уралдаач хүүхдийн даатгалтай холбоотой мэдээлэл гаргасан байна. Даатгалын хураамжийн хэмжээг албан журмын даатгалын хувьд хуулиар, сайн дурын даатгалын хувьд даатгалын компанийн тусгай мэргэжилтэн болох актуарч тооцоосны үндсэн дээр санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлдэг юм байна. Бусад аль нэг байгууллагаас тогтоох эрхгүй гэж мэдээлэлтэд дурджээ. Үнэлгээний хэмжээг иргэний хуулийн дагуу даатгагч, даатгуулагч харилцан тохиролцож тогтоохоор хуульчилсан. Мөн аливаа байгууллага нь даатгалын байгууллагад тусгаалan шаардлага тавих эрхгүй болохыг мэдээлэлтэд онцолжээ. За тэгэхээр хурдан морь унаач хүүхдэд бол мэдээж үндэсний наадам тийм ээ орон нутгийн чанартай наадмын үед бол эрсдлийн хувьд бол нэлээд эрсдэл ослол нэлээд өндөрсдөг нэмэгддэг. Энэ ч үүднээсээ бол даатгалын эрэлт хэрэгцээ бол өсдөг гэж хэлж бол даатгалын эрсдлийн хувьд бол ихэвчлэн сонголттой тийм ээ тухайлах юм бол үндэсний баяр наадамд уралдаанд оролцох эсвэл орон нутгийн чанартай наадамд оролцох гэдэг юм уу эсвэл бүтэн жилийн туршид тийм ээ альва гинти ослоос даатгах гэх мэт уяачт маань сонголт их юм боломжоор хангагдсан байгаа. Түүнчлэн даатгалын үнэлгээний хувьд гэх юм бол 5 саяас 20 сая 25 сая хүртэл бол бас өөрсдөө харилцан сонголт хийх боломжтой юм байна. Санхүүгийн зохицуулах хороонд одоогоор даатгалын 10 компани хурдан морины уралдаанч хүүхдийн даатгалын бүтээгдэхүүнийг бүртгээд байна.